Би ч одоо дорногоо хэмжээрээс хамгийн түрүү юу санагддаг вэ гэхээр уултай газар ингээд ирээд за одоо өндөр улаанд улаан хадны өвлжээ гэж байгаа тийшээ хамгийн анх очичвол яг нөгөө нэг уулынхаа ингэрт юм чи гараал ингэхэд бараг толгой өргөл энэ уул яг нүүрэн дээр унах гэж байгаа юм шиг бас санагдчихсэн. Одоо ингээд энэ төгсөрсөн одоо ийм мундаг одоо тэр айхтар хэлний ийм улсууд биш. Ерөөсөө л тэр орос хэл, англи хэл гэдэг одоо тэр их далайн дэргэдэл одоо тэр хязгаар тоглож байгаа хөвгтөл гэдэг шиг л тийм л улсууд. Хамгийн анх ингээд сарлаг харахад амар гомглон тийм өстой тогшин ширүү амтэр юм шиг ингээд өстой сагалзал ингээд санагдчихсэн. Сүүлд нь харин тэгсэн чинь 2 3 жил болсны дараа ингээд нэг урагшаа хот мотор орох гол нэг дорногоо руу аав ээж рүү очихгүй явсан чинь Монгол хүүхэр харсан чинь бараг л нэг нүцгэн одоо нэг ус ялгасгүй амт шиг ямар үгүй юм бэ гэж. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За манай Харангай аймгийн Насан туршийн сурвалжлагын төвийн 10 жилийн ойд зориулж амжилтын түүх 10 подкаст бичлэгийг зохион байгуулж байгаа. За энэ удаагийн дугаарт маань Харангай аймгийн Өндөр Улаан сумын гадаад хэлний багш Ганзар багш маань түүний гэргий Саран гэрэл багш хоёр маань оролцож байгаамаа. За ингээд хоёр багш маань төрсөн нутаг ус төрж өссөн сургууль соёл боловсрал хэрхэн танилцж байсан тэр талаар дэлгэрэнгүй сайхан танилцъя. За намайг Бямсрынгийн Ганзар гэдэг би Харангай аймгийн Өндөр Улаан суманд төрсөн. Ингээд 1984 онд Дектембер сумын 8 жилийн сургууль, 86 онд аймгийн төвийн 1-р 10 жилийн сургууль төгсөөд тэр үеийн орос хэлний багшийн дэд сургууль элсэн суралцаад 91 онд гадаад хэлний дэд сургуулийг орос хэлний багш мэргэжлэр төгссөн. Ингээд гэр бүлийнхээ önтэй оюутан байхдаа танилцсан. Би тэгээ 5 жил нэг ангид суралцсан. Ингээд 91 оноос хойш одоо хүртэл Өндөр Улаан сумынхаа ерөнхий боловсролын сургуульд 34 дахь жилдээ орос англи хэлний багшаар ажиллаж байна. За намайг Жадамбын Саран гэрэл гэдэг. Би 1986 онд Дорногов аймгийн Сайн Шан хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд тэр үеийн орос хэлний багшийн дэд сургуульд одоо орос хэлний багш мэргэжил эзэмшгээр элсэн орсон. За 1991 онд одоо энэ сургууль маань гадаад хэлний дэд сургууль нэртэй болсон хойно 91 онд энэ сургуулиа төгсөөд за тэгээд нөхөртөөгөө гэр бурал болсон нөхрийнхөө нутагт одоо ажиллаж амьдрахаар хүрэлцэн ирээд Өндөр Улааны дунд сургуульд одоо ингээд 34 дахь жилдээ орос англи хэлний багшаар ажиллаж байгаа. За энэ хугацаанд бид хоёр одоо 3 хүүхэдтэй болсон. За ингээ 3 охин маань гуруула наасан төрөөд одоо бүгд тусдаа гараад ажиллаж амьдарч байгаа. За хоёр багшийн маань хувьд яагаад энэ подкастэнд миний хувьд урьж оролцуулах болсон бэ гэвэл за нэг сургуулаа төгсөөд суманд очиод бүх насаараа 30 хэдэн жил 40 жил үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа юм багш нар байгаамаа. За хоёр багшийн маань хувьд энэ олон жил одоо суманд багшилсан хэрнээ аймгийн хэмжээнд, бүсийн хэмжээнд, улсын хэмжээнд маш олон олимпиадуудад амжилттай оролцсон. За энэ түүхийнхаа талаар бидэнд мэдээлэл хүргэнэ. За мэдээж орос хэлний багшийн дэд элсэн орсон гэдэг маань 10 жил байхдаа бас орос хэлний хичээлд сонирхолтой байсан. За тэгээд тэр үе одоо орос хэлний багшийн дэд бол Монголын одоо орос хэлний олон мянган багшийг бэлдэж гаргаж байсан. Тэнд бас Оросын одоо тэр үеийн зөвлөлт холбоот улсын багш нар их олон ажиллаж байсан. За эдгээр бүх багш нар маань бол тэр үед одоо энэ орос хэлний багш нарыг бол одоо чинээндэн толтлын чанартай бэлтгэж гаргаж байсных. За хоёрдугаар одоо суманд ирээд бид нар орос хэлний багшийн одоо ажлын байр одоо 90-ад оноос хойш жоохон багасч ирсэн. Тэр үеэр нь бид нарыг бол англи хэлний багш болохоор дахин бэлдсэн. За энэ үед 94-5 онд бол би аймгийн төвд анхны одоо англи хэлний багш нарыг сургалтанд суужсэн. За тэр үед нэг 2 Канад багш байсан. За тэр 2 багшаас бол маш их зүйл сурсан. Үнэхээр одоо сургая гэсэн сэтгэгдэлтэй ийм багш нар байсан. За дараа нь 2 жил бид нар хичнээн сургалтанд хамрагдчихсан. За бас энэ 2 багш тэр 2 гэр бүлийн 2 Канад багш байсан. Тэр 2 багш нар маань одоо үргэлжлүүлж энэ хичнээн сургалтыг одоо хариуцаж
бид нарыг 2 жилийн хугацаанд сургууль төгсгсөн. За ихтэй үнэхээр шаардлагатай. Ерөөсөө бараг л одоо гэрийн даалгаврынхаа одоо яадгийн эссе бичлэг ч юм уу одоо бие даалтын ажлыг явуулахгүй бол бараг өндөр улаан руу тэгэл оччихно. Эсвэл ерөөсөө ер нь бид нарыг эргэж их явдаг байсан. Тэгэл очивол одоо дуу зааж өгөн чамд чи англи дуу сур гэл одоо ингэж ер нь сургаж ирсэн. За бид нар ч гэсэн одоо бас англи хэлний багш болохгүй бол одоо бас орос хэлний багшийн цаг маг их багасж байгаа юм байна гэдэг үндсэн дээр ер нь бол энийг бас их тэр үед их шуурхай гэдэг юм уу анхны гэдэг утгаараа бас их сайн одоо сурж ингэж төгсөжсэн баг. Тийм ч учраас өдөө болтлоо одоо ингэж одоо сурж байгаа энэ хүүхдүүдээс бас гоцрохгүй одоо хэдий одоо хөдөө одоо бас англи хэлний гадаад хэлний орчин бас хомсдолтой байсан ч гэсэн бид нар бас одоо ингэж аймгийн олимпиад, улс бүсийн олимпиадад бас ингэж явж байгаа маань одоо энэ анхны суралцж байсан одоо тэр сэтгэгдлгээ тэр зүтгэл маань одоо болтол ингээл одоо 40 жилийн дараа ингээл хэвээрээ байгаа гэдгийг одоо тэр л маань одоо амжилтын маань үндэс юм даа л гэж ойлгож байна. За та аймгийн олимпиадад ер нь хэдэн оноос хойш хэдэн удаа оролцож исэн бэ? Ер нь ямар амжилтад үзсэн тэр талаараа. За би ч англи хэлнийхээ одоо тэр сургалтыг бол 94 5 онд сурж төгссөн. Дараа нь 96 97 онд одоо ичнэ гэрээрээ тэр үед бол өндөр улаанч одоо тог цахилгаангүй тэгээ лааны гэрэлд нөгөө даалгавраа хийх гэл айгуул даалгавраа хийхгүй нөгөө багш нар маань бас хүрээд ирэх үедээ гэл ингээд даалгавраа хийгээл явуулж байсан. За тэгээд 98 онд бас TOEFL-ийн шалгалт Америкт бас 6 сар суралцсан бас ийм юу вэ? Тэг одоо манай Архангаас ч Дорж Палан багш эхэлж яваад араас нь би яваад за тэгээд үлдээтэй нэг багш явсан бас энэ маань бас их англи хэлний одоо энэ одоо мэдлэгийг чадварыг нэмэгдүүлэх бас боломж олгож за ингэдэм байна гэдэг юм одоо тийм нүднийх гэдэг одоо бас боломж олж авч байсан. За тэгээд англи хэлний олимпиадад лавл 15 удаа оролцсон байх. Тэгээд 15 удаа англи хэлний олимпиад бол аймгийнхаа олимпиад төрүүлж байсан. Тэгээд улсад 2005 онд бас амжилттай оролцож хүрэл медаль авсан. За тэгээд тэрнээс хойш одоо 20 жилийн дараа 2005 онд бас ингэж одоо 2 дахь хүрэл медаль 25 онд ингэж англи хэлээр дагнж ингэж явж байгаа. За үзэгчд маань бас анхааралтай сонссон баг. За 15 жил аймгийнхаа олимпиадад төрүүлсэн. За 2 удаа улсын олимпиадад амжилттай оролцож байрж ирсэн. 10 жилийн дараа 20 жилийн дараа ингэж байна. Тий. Ахин одоо 2 дугаар байр, 3 дугаар байранд шалгарсан байна. За одоо ганцаараа гүшийн маань хувьд сургуулаа төгсчлөө. Одоо говийн бүсгүйг Хангаа нутагт аваад ирлээ. Тэр цагаас хойш одоо өдийг хүртэл Сумынхаа сургуульд амжилттай багшилж ажиллаж амьдарч байна. За энэ хугацаанд одоо ямар бас түүхэн амжилтуудыг үзүүлв, сайхан зүйлүүдэд сурав, нийгэмд ямар эерэг нөлөөллийг үзүүлв гэдэг энэ бүхнээсээ бас та хариулвал тий. За би 91 онд төгсчөөд 91-92 онд англи хэлний анхны одоо багш нарыг бэлтгэх 1 жилийн дамжаанд үргэлжлүүлээ сурсан Арангаа аймгийн төвд 4 аймгийн багш нартай. За ингээд англи хэлний багш болоод орос англи хэл одоо хос хичээл ингээд заагаад эхэлсэн. За ингээд тэрнээс хойш чинь нэг хэсэг нь олимпиад энтерт оролцохгүй байжгаад 2006 онд ороод тэгээд тэрнээс хойш 6-аас 15 он хүртэл аймгийнхаа олимпиадад одоо 3 дугаар байранд 3 дугаар байранд орж ингэж явж байгаад тэгээ 15 он эхэлж одоо аймгийн олимпиадад төрүүлж улсын олимпиадад ороод тэрнээс хойш ингээд 6 жил одоо улсын олимпиад оролцсон. Тэгээ энэ жил энэ 25 онд улсын олимпиадад орос хэлний багшийн төрөлд 2 дугаар байранд орсон. За энэ мөн хугацаанд би ч одоо тэгээд ганцхан тэр гадаад хэлний багш хийгээгүй бас энэ нийгмийн ажилтнаа хийжсэн, насан туршийн боловсролын багш хийжсэн тий. Ингээд энд ер нь хүмүүс одоо ингээд энэ өөр чиглэлд ингээд ажиллах энэ тусам хүнд яадагүйхээр дуршлаг нэмэгддэг, чадвар нэмэгддэг, өөр юмыг ингээд өнцгөөс нь хардаг болдог. Энийг л хэлж байна даа. За та хоёр маань тэгвэл одоо амжилтын түүх подкаст ингээд оролцож байхад одоо ер нь насан туршийн суралцах уу гэдгийг
таад маань яг юу гэж ойлгож байна? Ирээдүйн хойч үедээ ер нь юу гэж захиул зүгээр байна? За ганцаар өгч. За ер нь насан туршийн суралцах гэж хүн ерөөсөө л насан туршдаа суралцдаг, төгсөлдөг хүн. Төгсөрнө. Тэгээд энэ Эдуард Циолковский нэг үг байдаг шүү дээ. Би бол одоо тийм мундаг хүн биш ээ. Би шинжлэх ухаан гэдэг далайн хөвөн дээр хязгаар тоглож байгаа л хүүхэд гэж. Тэр сансар судлалын одоо эцэг гэдэг тэр хүн. Тэрэн шиг одоо тэрний Циолковскийн үгээр бол одоо тэгэл бид нар ч гэсэн одоо ингээд энэ төгсөрсөн одоо ийм мундаг одоо тэр айхтар хэлний ийм улсууд биш. Ерөөсөө л тэр орос хэл, англи хэл гэдэг одоо тэр их далайн дэргэдэл одоо тэр хязгаар тоглож байгаа хөвгтөл гэдэг шиг л тийм л улсууд. Тэгээ хүн ер нь юмыг заавал одоо ингээд насан туршдаа суралцах хэрэгтэй. Тэгээд энд би ер нь боллоо. Одоо ингээд энээс чааш сурах эрдэм байхгүй гэж бодохгүй. Ер нь насан туршийн суралцах гэдэг юм бол заавал тэр тухайн мэрэгжилтэй юм биш. Бүх зүйлд одоо ингээд суралцах. Тэгээд энд хүн нөгөө нэг тэр чинь заавал таних юм биш. Өөрөө ингээд чөлөө цагаараа онлайн хэлбэрээр интернет дээр насан туршийн суралцах гэдэг нь онцлогтой дээ. За насан туршийн боловсрал гэдэг бол угаасаа хүн ерөөсөө төрөөл бүх зүйлийг сурж яадаг. Тэгэл ерөөсөө хизээл одоо хүн амьд байвал ямар нэгэн зүйл сурж яадаг. Тэрийг яг зарим хүмүүс өөр юм сурж яана гэж бодохгүй байх. Тэгтээ бол заавал хүн юм сурж байгаа. За тэр сурж байгаа зүйлээ одоо бүр сэтгэл зүрхээ зориулаад ажил мэргэжлийнхээ хүрээнд ч юм уу одоо цаашд одоо бизнесийн шугамар ч юм уу ингэж сурж байгааг бол ер нь насан туршийн боловсрал гэдэг илүү албан ёсны дүгнж байгаа бах. За би бол яг мэргэжлийнхээ хувьд бол ер нь байнга л сурж байгаа гэж бодож байгаа. Угаасаа одоо англи хэлийг ч юм уу төгс сурна гэж байхгүй. Тийм юм чи ерөөсөө өдөр тутамдаа энэ одоо интернет хөгжсөн үед бол зүгээр фэйсбүүк авахсан ч гэсэн одоо яадгийг нэг англи хэлний одоо яадгийг англи Америк багш тагцсан. Тэрийг сонсож явах бол одоо нэг амар юм сурж байгаа биш тийм ээ. Тэгсэн хэрнээ бол одоо тэр яг насан турш тэр бас суралцж байгаа нэг хэлбэр. За англи хэлээрээ зүгээр одоо кино үзсэн ч гэсэн одоо нэг айхтар яг мэрэгжлийн чиглэлээр хүн хөгжиж байгаа гэж харахгүй байгаа боловч яг чи тэр киног одоо англи хэл дээр одоо ингээд нэг дуустал нь үзчих юм бол бас л нэг зүйл суралцж байгаа хэлбэр. Тэгэхээр насан туршийн одоо боловсрол гэдэг бол бүр одоо энэ альбан боловсрал шиг тийм одоо яадгийн хүнд хэцүү гэдэг юм уу залхаас нь тийм юм биш. Ерөөсөө л хүн өөрөө юу сурж байна тэр бүхэн боловсрал. За фэйсбүүкээр одоо ингээд фэйсбүүк руу орж байгаа л за жишээлбэл хоол ихийг сурцсан ч гэл бай. За багш нар бол юу сонирхдаг гэхэл одоо бус нөгөө нэг гадаадын ч юм уу багш нарын хийж байгаа нөгөө гарын авлага материал янз бүрийн зураг хөрөгтэй зүйл хийж байгаа зүйлийг бас их бичлэгийг үздэг, ютуберч үздэг. Тэднийг ингээд өнөөдөр хараад сураад одоо дараа нь дахиад тэр бичлэгээ дахиж тавиад одоо тэрийг дагаж хийгээд ч юм уу тэрийг хичээл дээр ашиглаж байгаа. Энэ бүх зүйлийг л би одоо насан туршийн боловсрал гэж ойлгоод байгаа. За тэгээд одоо багш нар гэлтгүй ер нь хин ч гэсэн одоо энэ ажлаа хийхэ боллоо ч гэсэн яг уу дахиад цаашаа хөгжих юм нь байж идэг. За би одоо ингээд одоо багшаа хийхэ болоод тэтгэвртэй гарлаа гэхэд дараагийнхаас одоо янз бүрийн бизнес ч юм уу эсвэл одоо бас хүүхэд хөгжүүлчих тийм ээ илүү цаг завтай болж байгаа. Энэ дээрээ одоо бас ямар санаа авчих зүйлгүүдгээ бас интернетээс бус хүмүүсээс ингээд сурж байгаа. Энэ бүх зүйлийг ингээд би одоо насан туршийн боловсрал гэж ойлгоод байгаа. Тэгээ ер нь бол хүүхэд залуучууд танд хэлэхэд бол боловсралыг бол насан туршийн боловсрал гэж ойлгох хэрэгтэй. За авж байгаа мэдлэгийг одоо тийм айхтар хэцүү одоо чангалгаантай гэж хүлээж авахгүй. Одоо бүхэл одоо сонсож байгаа зүйлийнхээ аль сайн болох сайн талыг л одоо өөртөө тусгаж үлдээж авж байгааг л бол одоо насан туршийн боловсрал гэж ойлгоод байна. За маш их баярлалаа. За нэг сонирхолтой жишээ ярихад за манай хоёр багш маань бол одоо 30 жил 40 жил одоо боловсролын салбарт багшилж байгаа. За тэгээд одоо удахгүй бас тэтгэвртэй гарах насанд төгсөж байгаа. Гисэн хэдий ч одоо амжилт үзүүлсээр яваад байна. За энэний одоо гол нууц нь одоо юу байна вэ? За ер нь хүний одоо бүр анх их олж авсан мэдлэг гүн гүнзгий бат суурьтай байх юм бол бас нэг шалтгаан тэр. За би одоо түрүү хэлжсэн тийм орос хэлний багшийн дээдийг дурдчихсан. За 10 жилдээ байхад бас орос хэл бас манай аав ээж хоёулаа орос хэлний багш. За энэ бүх зүйл бол одоо нэлээд суурийг сайн тавьж өгсөн. За дараа нь ингээл бас орос хэлний багш нар одоо мэрэгчлээ солиод англи хэлний багш
боллоо гэхэд бас одоо тэр аттай. Үнэхээр одоо бүр монголчуудыг сургачи гэсэн тийм хоёр одоо англи хэл зааж бас хоёр Канад гэр бүл байсан. Монголд тэд нар бүр 10 гаруй жил одоо Монголын багш нарыг бол англи хэлний багш болгох чиглэлд ингэж ажиллацгаасан. За тэднээс л анх одоо бас нэлээд энэ одоо барууны ч гэдэг юм уу сургуулийн анхудаа сонсоод ABC гэж үнэлдэг юм байна энэ гэдэг тэр чи дөнгөж 90-д он тийм үнэлгээ Монголд орж ирээгүй байсан. Одоо нэг жишээ хэлэхдээ ерөөсө та нар заавал хичээлдээ суун өөрснөө л үхээгүй бол хичээлдээ ирээрэй гэж бид нарыг анх хэлж хахад бараг л одоо ямар муухай харгас хүмүүсээ гэж бодчихсон. Одоо тийг шаардчихсны хүчинд бол англи хэлийг бас маш сайн сурах үндэс суурь тавигдсан. Бид нар ч одоо нэг жилийн хугацаанд 3 ном дуусгаж англи хэл сурч байсан. За ер нь бол тэгээд бас ингээл байнгын хичээлээ заагаад одоо хүүхд олимпиадад бэлтгэнэ. Тэгээд яашд ингээл нөгөө хүүхдүүдийг одоо ер нь бараг тасралтгүй ингээл нөгөө 12 дугаар ангийнхныг аваад ингээд бэлтэж байгаа гэдэг чинь өөрөө бас сурахгүй л байхын аргагүй. Тэр одоо яаш дотор ч одоо мэдхгүйг бол байж лээдэг тэр үгээ харж байгаа гэдэг чинь бас мэдлэг хөрвүүлж авчаад. За тэгээд одоо өөрөө ингээ байнга жил дараалал олимпиадад оролцож байгаа гэдэг чинь мэдээж олимпиадад оролцсон гэдэг чинь бэлтгэхгүй байх гэж байхгүй. Тэгэл бэлтгэхийн тулд янз бүрийн одоо нөгөө олимпиадынхаа өмнөх оны тестүүдийг ажиллаж байгаа. За тэгэл нэмэлтээр одоо уншсан номон дээрээс ч гэсэн одоо нэг үгийн юм жагсаалт хийгээл одоо ингэж ажиллахаас өсвөлээл ер нь бол тэгж байнгын ажиллагаатай байж ижил одоо янз бүрийн өөртөө ажиллаж ижил энэ суралцж иж энэ олимпиад энэ дээрээ амжилт гаргаж байгаа. Тэгэл ер нь шинэ юм орж иж байгаа одоо ингээл нэг бидний үед ч ямар ч компьютер авахгүй анх би багш болж ирж байгаа сүүлд компьютер сурал. Тэгэл компьютер дээр ч одоо энийг ч нэг сурчи, тэрийг ч нэг сурчи гэдэг хэлтэй байгаагийн давуу тал гэдэг чинь нөгөө YouTube-ээ авахал тэрийг сурах гэдэг. За тэгэл тэрийг сурах гэж ингэж ухаж байгаа гэдэг чинь нэг техникийн талаа ямар ч мэдлэхгүй юм чи нөгөө тэр техникийн талын үг хэллэгээ сурахаас өсвөлээл одоо нөгөө YouTube-ээс юм мэдчих авахын тулд гэх мэтэр ингээд ер нь багш нар байнга хөгжиж яадаг тий. Тэгээ ер нь бол өөрийгөө ерөөсөө сурыг гэж бас заавал бас тэгж хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь одоо олимпиадад бэлтэж байгаа юм чи бид төдөө чэжилчи бас гэл одоо ингээд нөгөө тэмдэглэл хөтлөл тесттэй бичгээр ажиллаад ингэж явж одоо ажилдаг. За би бол одоо ингээд 2 жилийн дараа өндөр настайгаа тэтгэврт гарна. Тэгтэмэл би одоо өөрийгөө одоо ингээд болцсон хийдгээ хийцэн энэ төр гэж ингэхгүй. Яг л адилхан одоо тэгэл энэ залуучууд юу хийж байна? Юу сурч байна? Тэгээ энийг л одоо ингээл хийх юмсан. Тэднээс нэг хоцорчихгүй юмсан гэж бодоод ингээл явж байдаг. Ийм болохоор зэрэг энэ залуучууд ингээд юу хад ерөөсөө л энэ одоо энэ өөрийнхөө 34 жилийн энэ ажлын туршлага энэ олон жилийн дэс ингээд харахад бидний үед ийм юм байсан бол илүү их юм сурах байсан да, илүү хөгжих байсан да гэсэн юм. Тэгэхээр тэр цаг хугацаа бол ер нь хүнийг хүлээхгүй. Тийм болохоор тэр та нар одооноос эхлээл ингээд системтэй одоо ингээд суралцах хэрэгтэй. Ер нь хүн бол насан туршдаа суралцах. Шинэ юм мэдхийн төлөө ингээд тэмцэх. Шинэ юм болгон сураал ингээд шинэ салбар болгонд ингээд оролцох зүтгээд байх тусмал тэр хүний мэдлэг тэр туршлага хоримтлагтаа л гэдгийг. Ийм болохоор зэрэг өнөөдөр эхлээ нөгөө нэг Парисыг нэг өдөр бариагүй гэдэг нэг үг байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд эн чинь яаж юм гэхээр хүн ерөөсөө юмыг нэг өдөр бүгдийг сурчдаг. Айжмаар алхам тутамдаа ингээд сурдаг юм аа. Одоо тэгээд залуучуудад сурж байхад нөгөө одоо энэ сүүлийн үед одоо их яригдж шít хатуу ур чадвар зөөлөн ур чадвар гэдэг. Тэр хатуу ур чадвараас та хүн ингээд суралцах гээд одоо ингэж байгаа тэрнээс гадна энэ тэрэнд хүрэх хүний одоо ингээд арга зам юу гэдэг ингээд зөөлөн ур чадвар. Тэгээд тэрэнд одоо амжилттай суралцах. Ерөөсөө л үргэлж тэмүүлэлтэй амьдрах. Энийг л захиж хэлнэ дээ. Насан туршдаа суралцгаая.